Хойд Солонгос улс нь Орос хэлийг сургуулийн програмдаа оруулж заавал сурах хичээл болгов. Хүүхдүүд 4-р ангиасаа эхэлж үзэхээр бодлоо. Энэ нь яриад үдий биш бөгөөд Орос ба Хойд Солонгос улсууд боловсрол, шинжлэх ухааны салбарт илүү нягт хамтран ажиллах болсны баталгаа юм а. Оросд ч мөн Солонгосын соёлыг сонирхон судлах иргэд олширлоо. Одоо сургуульд 3000 сурагч Орос хэл сурч байна. Хойд Солонгосын мэргэжилтнүүд Оросд ирж энергетик, анагаах, банк, геологийн салбарт мэргэшиж шинэ арга технологид суралцаар байна. Энэ жил гэхэд 29 геологч ирж хайгууд, лабораторийн анализ ба орчин үеийн төхөөрөмжөөр газрын зураг зурхыг заалгажээ. Орос хэл үргэлж сурах хэрэгтэй голлох хэл байсаар байна. Мөн Хойд Солонгосын улам олон оюутнууд Оросд сурч байна. Хоёр улсууд мэргэжилтэн оюутан солилцох удаан хугацааны хамтын ажиллагааны шинэ программыг хэрэгжүүлж байна.